Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн одоо ERP компаниас зохион байгуулж буй Монголын ресторан хоол үйлдвэрлэлд одоо ERP-г ашиглах вебинар үгээр эхэлж байна. Өнөөдрийн вебинарын хүрээнд бид бүхэн өнөөдрийн илтгэгчтэй та бүхэн танилцуулъя. Миний бие буюу Дамдын Жамч, би одоо ERP компани партнер менежер буюу түншлэл хариуцсан менежерээр ажилладаг. Мөн өнөөдрийн вебинарт та бүхэнд вебинарыг төлөвлөлөхөөр Source System компани захирал Баярхуу оролцож байна. Энэ өдрийн мэнд хүргэе Баярхуу. Дама өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За өнөөдрийн вебинарын хүрээнд бид бүхэн дараах агуулгыг та бүхэнд танилцуулах болно. Үүний түрүүнд бид хэн бэ буюу одоо ERP гэж юу вэ? Мөн Монголын ресторан хоол үйлдвэрлэлийн одоо тухайн салбарт нийтлэг тулгарддаг бэрхшээлүүд юу байдаг вэ? Мөн одоо ERP-д рестораны бизнесийг хэрхэн удирдах вэ? Үүний дараа Баярхуу та бүхэнд бэлтгэсэн демо буюу шууд туршилтыг харуулж үзүүлэх болно. Мөн эцэст нь та бүхэн бидэнд бүхнээс чөлөөтэй сонирхож буй асуултаа асуугаараа бид бүхэн хариулт өгөх болно. За одоо гэж юу вэ? За одоо ERP-ийн хувьд бол байгууллага бүрийн одоо байгууллага бүрийг амжилттай ажиллуулахад зориулсан одоо систем бөгөөд одоо байгууллагын бүрэн нөөц боломжийг нь нээж илрүүлэх зорилгоор бид нэр байгууллагын өсөлт хөгжилд нь хувь нэмрээ оруулахыг зорддог. За хэрэглэгчдэд таатай, хэрэглэхэд хялбар шийдлээр дамжуулан байгууллагын дотоод нөөц боломжийг төрөний хэлсэнчлэн бүрэн нээхийг ирмэлцдэг. За одоо систем нь бүхнийг нэг дор тогтцлоосон ухаалаг удирдлагын систем бөгөөд үзэхэд харахад үзэмжтэй мөн хэрэглэхэд хялбар систем. За одоо ERP системийн хувьд дэлхийд даяар дараах байдлаар бидэнд тархсан байдаг. Одоо дэлхийн хэмжээнд 19 байршилд одоо үйл ажиллагаагаа буюу одоо офс-ийн ажиллаж байна. Мөн 8000 гаруй түнш албан ёсны түншүүдтэй өнөөдөр бид нэр зах зээл дээрээ хамтран ажиллаж байна. Мөн 16 сая гаруй одоо сэтгэл хангалуун хэрэглэгчид өнөөдөр одоо ERP системийг ашиглаж байна. За мөн одоо системийн хувьд зарим онцлог зүйлсийг би энд дурдъя. За Capital G болон Sequoia Capital-ийн тэргүүлсэн хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж үүгээрээ өнөөдрийн хэмжээнд 5.3 тэрбум Америк долларын үнэлгээ бүхий unicorn компани болсон байгаа. Түүний сацуу дэлхийн хэмжээний томоохон байгууллагатай бид нар хамтын ажиллагаагаар нэгтгэж өнөөдөр та бүгдэд зориулсан найдвартай олон улсын юм систем болон гарч хөгжиж чаджээ. Болсон байна. За мөн та бүхэнд дараагийн слайдыг харуулъя. За Аз номхон 7 орнуудын гол тоо баримтуудыг бас энд дурдъя. За жишээлбэл ажилтнуудын мэдлэг чадвар, ажилтнуудын тоо 30 гаруй хувиар нэмэгдэж 900 гаруй өнөөдрийн бид нэр бүтгэлтэй түншүүдтэй болж за мөн борлуулалт болон орлогын хэмжээ 46 хувиар нэмэгдэж за хэрэглэгчийн доктортой байдлыг хангаж мөн 1500 гаруй төсөл хөтөлбөрүүдийг бид нэр түншүүдтэйг хамтран хэрэгжүүлсэн мөн түнчлэн байнгын хэрэглэгчийн тоог байнгын өсөлттэйгээр ингээ хадгалж явж байна. За та бидний сайн мэддэг дэлхийн хэмжээний групп компани болон байгууллагууд одоо системийг өнөөдөр ашиглаж байна. Миний түрүүн дурдсанчлан 16 сая гаруй хэрэглэгч өнөөдөр одоо системийг ашиглаж байгаа. Дэлхийн хэмжээнээс гадна өнөөдөр Монголын хувьд ч гэсэн бид бүгдийн сайн мэдэх одоо аж ахуйн нэгж байгууллага компаниуд өнөөдөр одоо системийг байгууллагын дотоод удирдлагад нийцүүлэн өнөөдөр ашиглаж байна. Үүнээс харахад бол бүхий л салбарын одоо бизнесийн аж ахуйн нэгжүүд бол ингээ одоо системийг ашиглаж байгаа. Үүний дараа бид нэр олон салангат системийг ашиглаж одоо байгууллагынхаа дотоод үйл ажиллагааг хянах, удирдах ийм байлал өнөөдөр хүртэл биднэрт байсаар байгаа. Тэгвэл өнөөдөр та одоо систем рүү нэгдсэн орсноор нэгдсэн цогц системээр
бүхий л одоо алба нэгж удирдлага, ажилтан одоо хамтрах түншүүд болон хангамж гээд бүх одоо бизнесийнхаа нэгж бүрийг одоо системээр хянах мөн удирдах боломжтой. За бидний байр суурь буюу бизнесийн нарийн төвөгтэй хэрэгцээг бид хэрэглэгчдэд хялбар системээр бүрэн шийддэг гэсэн байна. Энэ хүснэгтээс та бүхэн одоо ERP-ийн хувьд одоо бидний бусад одоо системүүдтэй харьцуулахад ямар түвшинд байгааг та бүхэн харж болно. За мөн түнчлэн хэлсэн бүх төрлийн бизнес тохирно гэдэг. Энэ маань юу хэлж байгаа вэ гэхлээр танай байгууллага одоо борлуулалт болон танай байгууллагын санхүү мөн түншлэн хүний нөөц үйлдвэрлэл эрхэлдэг бол үйлдвэрлэл агуулгын бизнестэй бол агуулга зөвхөн маркетинг бүтээгдэхүүн гэх зэрэг бүхий л алба хийгдсэн нэгжүүдэд зориулагдсан юм цогц систем байдгаараа хамгийн том давуу талтай. За ингээд хэвлээд дараагийн хэсэг буюу одоо ERP төслийн хүрээнд одоо манай баярхүү та бүхэнд Монголын ресторан хоол үйлдвэрлэлд тулгардаг нийтлэг бэрхшээлүүдийг яриад мөн дараа нь демо хэсэг рүү орох байгаа. За баярлалаа. За Монголын ресторан хоол үйлдвэрлэлийн салбарт тулгардаг нийтлэг бэрхшээлүүд юу байдаг вэ гэдэг талаар ярианыхаа эхэнд дурдъя. За бидэнд ямар асуудлууд тулгардаг вэ гэхээр үйлдвэрлэлийн өртгийг одоо нарийн тооцоход төвөгтэй байдаг. За саяны өмнөх яриан дээр дурдсанаар бол олон салангат систем ашиглахаар ямар асуудлууд гардаг вэ гэдгийг харагдж байгаа. POS систем үйлдвэрлэлийн процессыг тусдаа салангат байдлаар ажилладаг. Мөн санхүү, худалдан авалт, барометрал гэдэг парамууд бүгд тусдаа парамуудтай. За энэ хоорондоо өгөгдөлцөрдөг гараар хийх үйлдэлүүд нь их байдаг. Excel-ээс хийх хамааралтай гэдэг ийм хүндрэлүүд байдаг. За энэ дээр эндээс үүдээд одоо тухайн бизнесийнхаа үйл ажиллагаанд хяналт авахд хүндрэлтэй удирдлагад одоо тайлан гаргах мөн одоо төрийн байгууллагууд гэдэг юм уу тайлан гаргаж өгөхөд цаг хугацаа их зарцуулдаг юм хүндрэлүүд тулгардаг байх нэ. Тэгвэл дээрх асуудлуудыг одоо ERP-г рестораны бизнест ашиглаж хэрхэн шийдэх вэ гэдэг талаар ярилцъя. За тэгэхээр олон салангат системээс нэгдсэн цогц систем рүү ашиглахын одоо онцлог нь өөрөөр хэлбэл энд тухайн байгууллага маш олон төрлийн ийм салангат системийг ашиглаж байгаа бол одоо ERP дээр нэгдсэн нэг цогц систем буюу нэг датабейс дээр нэг одоо газар байршсан байдлаар одоо клауд ч гэдэм үү тухайн байгууллага маань серверээр ч юм уу интернетээр дамжуулаад гар утснаасаа компьютероор веб браузераар их мэтлэн ингээд дандаад ашиглах юм давуу талтай болдог гэсэн үг бай. За цогц систем ашигласнаар ямар давуу талууд бий болдог вэ гэхээр мэдээж нөгөө олон төрлийн систем рүү логин хийж нэвтрэх олон систем рүү мэдээллийг давхар оруулах гэх мэтлэн иймэрхүү зүйлүүдээс гардаг бэрхшээлүүдийг илүү нэг систем дээр ашиглаж байгаа давуу талаар цаг хэмнэх юм боломж бүрддэг, мөн зардал бууруулна гэж үздэг. За мэдээж тухайн байгууллага дээр олон ажлын давхардал үүсэхгүй байгаа учраас тухайн байгууллагын бүтээмж нэмэгддэг, үйл ажиллагааг илүү автоматжуулсан болгодог. За ингээд үйл ажиллагаа автоматжуулаад ирэхээр хүний алдаа буюу одоо механик алдааг юм багасгадаг юм давуу талуудтай. Өөрөөр хэлбэл та тухайн технологи програм хангамжийг ашиглаж төвөгтэй байдал маань багахгүй болж та зөвхөн өөрийнхөө үндсэн бизнестэй төвлөрөх юм боломж өгдөг гэж ойлгож байна. За одоо ERP дээр рестораны бизнес процесс яаж явдаг вэ гэхээр за түүхэд материал худалдаа авах, гараа хүлээ авах, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, босоор борлуулалт хийх буюу өөрөөр хэлбэл бусад төрлийн одоо тухайлсан системүүд нь тухайн одоо
параметрал ч гэдэм үү, борлуулалт ч гэдэм үү, point of sale гээд тухайн зүйлдээ төвлөрсөн байдаг бол ERP системийг ашигласны давуу тал нь тухайн байгууллагын процессыг илүү автоматжуулан процесс төвтэй систем гэж ойлгож болно. Тэгэхээр тухайн байгууллагын бодит амьдрал дээр явагддаг процессыг илүү оптимизац хийж, сайжруулж, загварчилж өгсөн байдаг гэдгээр илүү онцлогтой гэж ойлгож байна. За рестораны бизнес одоо ERP-гийн ямар аппуудыг ашиглаж болох вэ гэхээр POS гэдэг аппликейшнийг ашиглана. За мэдээж худалдаа авалт буюу түүхийд материалын худалдаа авалтанд энэ нэг ашиглана. За бусдаараа бол борлуулалт хийж байгаа. За параметрал гэдэг модулыг нь ашиглаж байгаа. За үйлдвэрлэл буюу тухайн хоолны орц нормыг тогтоох үйлдвэрлэлийн саяны ярьдаг хагас сувсрсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг явуулах мэтлэн энэ үйлдвэрлэлийн модулыг нь ашиглана. За мэдээж чанарын хяналт орж иж болно. За параметралын орлого зарлага тооллого гэх мэтлэн одоо параметралтай холбоотой гүйлгэнүүдийг сканераар уншуулад шууд баркодыг нь уншаад гар ажиллагаагүйгээр автомат одоо ингээ гүйлгээ хийх боломжтой байдаг. За баркод гэдэг модуль ашиглана. За мэдээж энэ бүх өгөгдлүүдийг санхүү Нэгтлэнбаатар бүртгэлтэй автомат тусгаад явдаг. Тэндээсээ тайлан гаргадаг тухайн байгууллагын ашигт ажиллагааны тайлангаа хараад явах боломжтой гэх мэтлэн иймэрхүү модулуудыг ашигладаг байх нэ. За энийг демо дээр илүү тодорхой харна гэж ойлгож байна. За POS болон хол үйлдвэрлэлийг ер нь яаж уялдуулж байна гэдэг юм яригдж байгаа. За тэгэхээр одоо ERP дээр киоскоор борлуулалт хийж болно. За POS-оор борлуулалт хийж болно. За киоскоор бол хүний оролцоогүйгээр тухайн хүн өөртөө үйлчлэх байдлаараа оролцсон шүү. POS гэх юм бол одоо кассер ажиллаад явж болно гэж болж байна. За QR-аар мөн тухайн хүн гар утасны аппликейшн ч юм уу вебсайтаар ороод захиалга өгчдөг юм боломжтой байдаг гэсэн үг. За ингээд хоолны захиалга маань ороод ирнэ. За тэгэхээр галт тогоон дээр яг real timer тухайн цаг хугацаанд энэ их усруудаас орж ирсэн захиалга маань одоо галт тогооны ахлах тогооч дээр ч юм уу дэлгэсэн дээр нь шууд захиалга нь очиж байна. За энэ захиалгааг хянаад хоол үйлдвэрлэлээ дуустлаа гэх юм бол за энэ хоол бэлэн болчлоо гингүүд тухайн хүн үйлчлэх юм боломжтой болоод процессүүд маань борлуулалт болон хоол үйлдвэрлэлийн хэсэг автомат уялдах юм боломжтой байдаг. За мөн хоол үйлдвэрлэлийн түүхийд материалын тооцоо зардлыг яаж тооцох вэ? За мэдээж хоол гэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэл маань тухайн хоолны орц буюу материалын зардал, түүхийд материалын зардал. За дээрэс нь тухайн хоол үйлдвэрлэлийг явуулахад оролцож байгаа хүний хөдөлмөрийн зардал буюу цалингийн зардал. За бусад одоо тогтмол болон хувьсах шин чанартай одоо цахилгааны зардал ч гэдэг юм уу түрээсийн зардал гэх мэтлэн үйлдвэрлэлийн нэмэлт зардлууд гэсэн ийм бүртгэлүүдээс бүрддэг гэж ойлгож байна. Энэ бүртгэлүүдийг одоо ERP дээр автоматар хийгээд тооцоолох юм боломжтой байдаг гэж байна. За захиалга хоол үйлдвэрлэл санхүү гэдэг энэ процессын хувьд бүрэн ингээ хоорондоо уялдаж болно. За мэдээж захиалгууд маань олон их үүсвэрээс орж ирж болно. За тэнгууд төлбөр бүртгэл гэдэг зүйл нь за бэлэн мөнгөөр Uber за банкны одоо нөгөө пост тохиромжууд гэж ярьж байгаа терминалуудаар их мэтлэн иймэрхүү байдлаар бүх төрлийн боломжит байдлаар хөгжүүлэлт Монголд хийгдсэн байдаг учраас ийм төлбөрийн хэрэгслүүдийг ашиглаад төлбөрөө авч болно. За мэдээж үүний дараа тухайн өдрийн ээлж дуусах үед за кассийн орлого бол автомат хөтлөгдсөн. За энэ дээр хүний оролцоо байхгүй болно гэж. За банкны орлого автомат бичигдэнэ. За мэдээж банкар хэдэн төгрөг орсон, бэлэн мөнгөөр хэдэн төгрөгийн орлого орсон гэдэг зүйл маань ингээд автомат хөтлөгдөөд автомат бичигдээд явчих боломжтой гэсэн үг. За энэ банкны орлогыг бол одоо санхүү талаасаа бол банкныхаа хуулгатаа тулгаад ингээд явах юм боломж нь бүрдчихнэ. За борлуулалтын орлого бол автомат бичигдэнэ. За мэдээж тухайн өдрөө энэ төгрөгийн борлуулалт хийсэн гэдэг мэдээлэл маань бичигдэнэ. За түүхийд мэдрэлийн зарлага автомат хөтлөгдөнө. За мэдээж тухайн өдөр үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүнд борлуулсан нийт бүтээгдэхүүнд одоо зарцуулсан нийт түүхийд материалын зарлага маань автоматар хөтлөгдөнө.
Мгм. За мэдээж тодорхой хугацааны алдагдalгүйгээр тухайн өдөр тутамдаа тухайн компани үр ашигын тайлангаа ингээ хараад явах боломжтой. За мэдээж нөөцийн тайлан, борлуулалтын орлогын тайлан, өртгийн тайлан гэх мэтлэн энэ зүйлүүдээр цаг тухай бүрд нь хараа явах боломж өрнө гэсэн. За мэдээж нөгөө үр ашгийг нэмэгдүүлнэ гэж өмнө ярьсан. За тэр нь ямар байдлаар боломж бүрддэг вэ буюу өөрөөр хэлбэл алдагдлыг багасгах одоо хаягдлыг илүү бага хэмжээнд барих юм боломж бий. За мэдээж орцын нормт хэмжээ болон бодит зарцуулалтыг харьцуулаад стандарт нормт хэмжээгээ бодиттой байдлаар тогтоож өгөх юм боломжтой байдаг. За тэгэхээр энэ орц буюу түгэд материалынхаа зарцуулалтыг өдөр тутамдаар хооллох хийгээд хяналт тавиад одоо зөрүү гарах байдлаар зөрүү гарч ийн үгүй гэдгийг хянаад за энд ямар асуудал гарсан гэдгийг тухайн үедээ шийдээд энийгээ цаашид одоо журам мөрдлөг болгоод ингээд явах юм боломжтой. За мэдээж түүхэн борлуулалтын тайлан дээр үндэслээд хоол үйлдвэрлэлийн хэмжээг зохистойгоор одоо төлөвлөх юм боломж бий. Өөрөөр хэлбэл тухайн одоо жишээлбэл ресторан маань аль байршилд байгаас хамаарат ямар одоо үйлчлүүлэгч нарт үйлчлэлтгээс хамаарат хэддүгээр сард хэдэн ямар хоол хэдийн ширхэг борлуулдаг гэдэг ийм түүхэн тренд тэр үндэслээд за яг бодиттой тухайн одоо сард эсвэл тухайн 7 хоногт тухайн 1 хоногт хийх үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ хог оновчтойгоор төлөвлөснөөр илүү нөгөө хаягдл гэдэг юм байхгүй болно. Тухайн байгууллагын алдагдал маань буурна гэж ойлгож байна. Мгм. За олон салбартай ресторанууд нэгдсэн тайлангаа яаж гаргах вэ гэдэг юм асуудлууд байж байна. За мэдээж бусад төрлийн бүртгэлийн системүүдийн нэг онцлог нь бол шинэ салбар нээлээ гэхэд тухайн салбарт зориулаад шинэ компьютер дээр програм инсталлдаад баазыг нь үүсгээд ингээд явдаг. За тэгээд тайлангаа гаргах болохоор гар ажиллагаа шаарддаг иймэрхүү хүндрэлүүд байдаг бол одоо ERP системийг ашигласнаар ямар боломж байдаг вэхээр зөвхөн борлуулалтын цэг шинээр нийлээ. За агуулгын бүртгэлийг шинээр нийлээ. Касс бүртгэлийг шинээр нийлээ гэвэл энэ тогоргоонууд хийгээл шинэ салбар нэмэгдэж явчих боломжтой. Өөрөөр хэлбэл нэг баад дээр шууд шинэ юм тохиргоо нэмэл болчихно гэж ойлгож байна. За ингэхээр бүх цаана явагдаж байгаа одоо бараа материалын бүртгэлүүд болон одоо санхүү бүртгэлүүд маань нэгдсэн нэг системээр явж байгаа болохоор тайлан гараад явчихна гэж ойлгож байна. За одоо ингээд демо руу орцгоё. За би энэ Momfoods гэдэг энэ жишээ байгууллага дээр демо database бэлтгэсэн байна. За энэ одоо ERP маань одоо ресторан бизнес шаардлагатай модулууд буюу апуудыг ингээд суулгасан байгаа байдалтай байж байгаамаа. За энэ байгууллагын хүний нөөцлөөс харах юм бол ахлах тогооч, менежер, нэгтлэн бодогч, пассер, менежер гэх мэтлэн иймэрхүү ажилтнууд ингээд байж болно. За мэдээж ERP системийн нэг онцлог нь тухайн ажилтан болгоно өөр өөрийнхөө ажлын чиг үүргээс хамаарат одоо нөгөө эрхийн төвшний ялгаатай байдаг. Одоо нярав гэх юм бол бараа материалын орлого зарлагыг хянах нэгтлэн бодогч гэх юм бол одоо санхүү бүртгэлүүдийг хянах юм боломжтой байдаг. Мэдээж тогооч гэх юм бол хоолны захиалга харах гэдэг ч юм уу. Иймэрхүү ялгаатай байдлаар эрхийн тохируулцдаг болохоор өөр өөрийнхөө хамааралтай хэсгээ хараад явцдаг юм давуу талтай байгаа гэж ойлгоно. Хялбар одоо буян хатан байдлаар тохиргоог нь хийж болдгоо гэж байна. Мөн тухайн байгууллага онцлог тохируулаад бас өөрчилж болдог. За мэдээж тухайн бизнес хоол үйлдвэрлэл рестораны бизнесээр хамгийн эхлээд юу болдог вэ гэхээр бараа материалын түүхэд материалын худалдаа авалт гэдэг зүйл яригдана. За тэгэхээр
худалдаа авалт хариуцсан хүн маань одоо энд манай бараа материал ямар хэмжээтэй байна, одоо хэд байгаа юм тий. За ямар нэг зөрчтэй, ямар нийт үнэтэй ингээд байдлаар харж болно. За дээрэс нь за одоо жишээлбэл тухайн нэг бүтээгдэхүүн маань гараар одоо худалдаа авалтаа бүртгэхээс гадна систем маань автоматар одоо нөөцийг тогтвортой байдлаар ингээд төлөвлөх боломжтой байдаг юм. Мгм. Тогтвортой нөөцийн дүрмийг тодорхойлчих болдог. За энэ дээр сонин гулгууц гээд жишээ болгоод энэ бүтээгдэхүүн дээр одоо 43.8 кг байгаа юм байна. За энэ бүтээгдэхүүн маань хамгийн доотлоо 150 кг байх хэрэгтэй юм байна. Хамгийн дээдлээ 300 кг байх хэрэгтэй гэдэг энэ зөвхөн нойрцын дүрмийг ингээд тодорхойлж. За мэдээж дундаж нэг оньны голуусны дундаж энэ 20 кг гэдгээр худалдаа авалтаа хийхдээ 20-оор бүхэлдэлнэ гэдэг энэ мэдээллийг ингээд оруулж байгаа. За тэгээ энэ мэдээллээс үндэслээд 240-ыг захиалах ёстой гэдэг юм мэдээлэл гарч ирж байгаа. За энийг гараар яаж болно? Мэдээж автоматар систем ажиллаж болно. За энэ тохиолдолд би гараар үүсгэж. За тэгэх юм бол энд 11 дугаартай худалдаа авалтын захиалга үүслэе гэж ороод ирж байна. За энэ 11 дугаартай худалдаа авалтын захиалга 240 кг-аар үүссэн байна. За нэг жүүнээ бол шууд автомат цаанаасаа тооцож байгаа гэсэн үг. За энэ дээр өмнө худалдаж авч ирсэн байх юм бол энэ тооцогдоод ороод ирнэ гэсэн үг. Мгм. За би энэ дээр нэг жүүнийг тавиад өгье. За энэ захиалга одоо захиалагч руугаа шууд илгээж болно. За тэгээд илгээгээд имэйлээр нь илгээдэнгүүт захиалагч талаас баталгаажуулаа үнийн тохирчих юм бол захиалга баталгаажуулна гэдэг юм. За захиалга ингээд баталгаажуулсан үед хангамжийн менежер захиалга баталгаажуулчихаар нэрв дээр бол шууд бараа материалын орлого нь автомат очиж байна. За тэгэхээр нэрв маань бараа материалын орлогыг бараа материал нь хүрээд ирсэн үед тоо хэмжээгийн тулгаад орлого авах юм бол за энэ бүтээгдэхүүний маань үлдэгдэл 283 кг гээд нэмэгдэж байна гэсэн үг. За энэ цаана одоо бараа материалын орлогын бүртгэл нь Нэгтлэнбат санхүү бичлэлт нь автомат цаанаа ингээ хийгддэг. Мгм. За юм байна. За мөн одоо тухайн түүхэд материалын худалдаа авалтантай холбоотой одоо төлбөрийн нэхэмжлэхийг эндээс нэгтлэн маань үүсгээд явчих боломжтой. За тэгэх юм бол энэ төлбөрийг 3,360 мянган төгрөгийг одоо төлөх ёстой гэдэг энэ цаана бас автомат хийгдчихнэ. За энийг төлбөр гаргаж байгаа нэгтлэн маань мөнгөн хөрөнгөний нэрв маань энэ бүртгэлийг холбоод шууд ингээд явах боломжтой. Мөн банкны одоо банкар гүйлгээ хийгээд банкны хуулгатайгаа автомат энэ төлөв ингээд мэдээлэл маань явах боломжтой гэж ойлгож байна. За тухайн түүхэд материалын нөөцийг одоо ингээд зохистой хэмжээнд хангацлаа автоматар болно одоо худалдаа авалт хангамжийн менежерийн одоо шийдвэр гаргалтаар ингээд хангацлаа гэж үзэхэд дараа нь одоо хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэдэг зүйл явдаг. За хагас боловсруулсан бүтээгдэхүүн. За ерөнхийдөө тухайн хоол үйлдвэрлэл дээр орц гэдэг маань хоёр төрлийн орцууд байж болно. За бүрдэл гэх юм бол тухайн бүтээгдэхүүнийг нэгж бантанг үйлдвэрлэхэд ийм бүтээгдэхүүн тийм хэмжээгээр орно гэдэг юм. Түүхэд материалын задаргааг ингээд оруулаад тохируулж болно. Мгм. Өөрөөр хэлбэл эндээс нэг бүтээгдэхүүнийг борлуулахад энэ бүтээгдэхүүнүүдээс 80 г, 40 г, 30 г гэх мэтлэн зарлагдана гэсэн үг. За хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэж бас байгаа. За хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэдэг маань өөрөөр хэлбэл өөрөө үйлдвэрлэгддэг мөн өөрөө өөр бүтээгдэхүүний орц болдог гэсэн
ийм онцлогтой байгаа. За машин мах гэдэг энэ бүтээгдэхүүний маань ийм хоёр хоолыг одоо жишээ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хэрэгтэй байдаг юм байна. За энэ бүтээгдэхүүнийхээ нөөцийг одоо харъя. За 257 кг байна гэдэг чинь тийм. За одоо бид нарт гулууц худалдаад авсан 10 гулууц худалдаад авсан байгаа. За тэрнийхээ хоёрыг нь одоо авсуулсан бүтээгдэхүүн буюу машин мах болгож үйлдвэрлэе гэж. За машин мах үйлдвэрлэлээ 2 гулууц буюу 40 кг-ын үйлдвэрлэлээ. За энэ дээр нэг 30 кг ч гэдэг юм уу. За 30 кг машин мах үйлдвэрлэсэн гэдэг ийм бүтгэл ингээд хийнгүүт орц дээр тогтоосон нормын дагуу тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх шаардлагатай одоо хүүхэн эдийнх нь хэмжээ нь автомат тооцоологдож гараад ирдэг. За мэдээж тухайн үйлдвэрлэл болгон дээр онцлог байдлаар энийгээ тохируулж болно. За стандарт хэмжээгээр юу н орсон бол эрийгээ тэр чигт ингээд үйлдвэрлэл явуулж болно. За энэ тохиолдолд 40 кг орсон гэж явчих тий. За ингээд энэ үйлдвэрлэлээ батлахаар энэ дээр одоо нөгөө өөр хэмжээгээр стандарт хэмжээнээс өөр хэмжээгээр явж гинэ гэдэг нь хазаалт гарч байгаа гэдгийг анхааруулж байгаа. За энэ үйлдвэрлэлээ явуулчлаа. За тэгэхээр одоо энэ бүтээгдэхүүнийхээ маань хэмжээ өсөд явчихж байгаа гэж ойлгож байна. За одоо ингээ хагас боловсруулсан бүтээгдэхүүн маань болцлоо гэж үзэх юм бол параметрал түүхий талынхаа одоо бүртгэлүүд бүрэн болцлоо гэж ойлгож байна. За саяны хагас боловсруулсан бүтээгдэхүүн магадгүй одоо технологич одоо цехийн нэрвч гэдэг юм иймэрхүү хүмүүсийн бүртгэл нь хийгээд явж болно гэсэн. За үүний дараа бид нар борлуулалтын хэсгүүдтэйгээ оруулж болно. За борлуулалтын хэсэг маань одоо нөгөө киоскоор point of sale-ээр гаргацны аппликейшнээр гэдэг вебээр ч гэдэг юм иймэрхүү байдлаар борлуулж болно гэж байна. За би борлуулалтын цэг гэдэг бүртгэл рүү орохоор энэ дээр төв салбар гэж нэг бүртгэл төв салбар киоск гэдэг хоёр борлуулалтын цэг үүсгэж. Өөрөөр хэлбэл киоск гэдэг дээр хүний оролцоогүйгээр бүртгэл явагддаг бол төв салбар гэсэн энэ цэг дээр маань касс ажиллаад бүртгэл явна гэж ойлгож байна. За мөн одоо энд тухайн бүтээгдэхүүнийхээ алт тогооны хэсэг энд мөн харагдаж болно. Тогооны дийлэгч маань ингэж харагдана. За захиалгаар одоо хоол үйлдвэрлэлт дээр бас төлөв буюу хоол маань бэлэн болсон байна уу? Бэлэн болоогүй байна уу гэдгийг хардаг ийм хянах дийлэгч. Төлөв хянах дийлэгч маань одоо тухайн ресторан маань зааландаа байршуулж болно. За энийг бол гал тогооны хэсэгтээ ингээд байршуулж болно. За одоо энэ төв салбар гэдэг дээр би тухайн өдөр өглөө кассын ажилтан маань ирээд гараага ээлжээ эхлүүлэхдээ бол энэ сешн нэг гэдгээд авчна гэж байна. За сешн нэг үед бэлэн мөнгөний эхний үйлдвэрлэл хэд байсан гэдгээ тоолоод ингээд оруулчих болно. За ингээд сешнгээ нэчнэ гэж. За энэ дээр одоо энэ тохиолдолд 4 ширээтэй газар байж байна. За би 1-р ширээн дээр захиалга яг юм бол манай хоолнууд ингээд байж байна. За би энд ингээд 4 төрлийн бүтээгдэхүүн захиалчлаа. За тэгэнгүүт одоо энэ хоол үйлдвэрлэхдээ амтлахгүй шүү гэдэг ч юм уу тий сонгоо орохгүй ч гэдэг юм уу ийм мэдээллийг тухайн хоолн дээр ингээд алт тогооны хүндээ мэддэг байдлаар ингээд оруулах болно. За тэгээд захиалга хийж. За тэгэх юм бол алт тогоон дээр маань ийм хоолууд үйлдвэрлэх доо гэд мэдээлэл нь хүрээд очиж байна. За мэдээж энэ дээр эндээс захиалга явуулсан учраас
энд хоол маань захиалагдаад галтгоон дээр очиж гэнэ гэж байна. За энэ нэг нэгээр үйлдвэрлэдэг бол ингээд дараад явчихвол шууд бэлэн болцсон гэж үзсэн бол бэлэн гэдэг рүү ингээд арчна. За ингээ хоол маань бэлэн гэдэг рүү орчиж байна гэсэн. За тэгэх юм бол энэ нөгөө төлөв хийж байгаа дэлгэцэн дээр маань энэ дугаартаа захиалах бэлэн болчлоо гэдэг мэдээлэл байна. За мэдээж энэ захиалгыг хийгээд за төлбөр авч болно. Төлбөрөө авахдаа за олон янзын сонголтоор өмнө ярьсанчлан бэлэн мөнгөөр авч болно. За одоо нөө банкны терминал буюу бос төхөөрөмжөөр автомат холбогдоод авч болно. За купээр төлбөр төлж болно. За банкны шилжүүлгээс ч гэдэм мөнгө авч болно гэж. За энд 22 мянган төгрөгийн захиалга байж байна. За энэ дээр мэдээж баримтын төрөл гэдгийг сонгож болно. Баримтаа байгууллагаар одоо авлаа гэх юм бол регистрийн дугаарыг ин шивэд өгч байна. За ингэх юм бол регистрийн дугаар нь шивэгдээд за энэ төлбөрөө юугаар авсан бэ? За энэ тохиолдолд би Coupay гэдгээр төссөн гэж оруулчих тээ. Coupay-ээр төссөн гэж оруулаад за төлбөр шалгалаа. За төлбөр амжилттай гэх юм бол энэ зөвшөөрөх товч маань идэвхжиж явчихж байгаа гэж байна. За ингээд зөвшөөрөх товч даахаар тухайн байгууллага маань принтертэй бол шууд энэ дээр принтерээр хэвлээ гаргацуулна. Энэ дээр баримт нь автомат баркодтойгоо хэвлэгдээд ингэ хараад ирж байна гэж байна. За ингэж жаа. За дараа нь за дахиад энэ дээр нэг өөр сонголт орж ирлээ гэж үзье л да. За энэ дээр энэ бүтээгдэхүүнээс хоёрыг авлаа гэж ороод ирлээ. За энэ дээр захиалга галтгоо руу ингээ очиж чинь. За ордер статус 302 бэлэн хараахан бэлэн болоогүй гэж харагдчихэв. За энэ дээр би төлбөрөө банкны шилжүүлгээр авъя гэдэг. За энэ тохиолдолд нөгөө сая байгууллагаар баримт гарч байгаа тохиолдолд нөгөө суглааны дугаар гардаггүй бол энэ сая хувь хүнээр борлуулж байгаа учраас суглааны дугаар ингээд гарч байгаа гэж байна. За одоо галт тогоон дээр энэ бүтээгдэхүүнийг маань бэлдээд өгсөн гэх юм бол бэлэн гिचлээ. Ордер статус маань бэлэн төлөвт орж байна гэж байна. За мөн таны киоскоор босоор борлуулах энэ тохиолдлыг сая ярьлаа. За мөн киоскоор борлуулж болно тийм. За киоскоор борлуулах тохиолдолд киоскийн одоо төхөөрөмж дээр киоск төхөөрөмж маань иймэрхүү байдалтай харагдана гэсэн тийм. За киоск төхөөрөмж дээр мөн одоо хоолоо сонгоод тухайн үйлчлүүлэгч маань за энийг хийнэ. За өөр хоол нэмж захиал гэх юм бол эндээс сонгоод ингээд захиалгаа болсон бол төлбөр төлөх гэдэг сонголтоо. За мөн энэ дээр баримтын төрлүүдээ сонгож болно. За киоск ч нөгөө өөртөө үйлчлэх учраас энэ тохиолдолд бэлэн мөнгөний сонголт бол мэдээж байхгүй. За банкны шилжүүлгээр гэдэг сонголт байхгүй. Зөвхөн нөгөө тухайн банкны терминал пост төхөөрөмжөөр автомат төлбөр авах. За Coupay-ээр төлбөр авах шиг юм ийм сонголтууд байгаа гэсэн. Автомат төлбөр өртөх боломжууд байгаа гэсэн. За энэ тохиолдолд Coupay гэдгийг сонгоод за ингээд захиалга автомат төлбөр маань орсон учраас за баримтаа хэвлэж авч болно. За ингээд дараагийн захиалга авахд бэлэн болж байна. За киоск дээр мөн юм байж байгаа. За киоск дээр нэг онцлог юм одоо нөгөө хүний оролцоо киоск төхөөрөмж дээр нэг keyboard залгаад байхгүй учраас одоо тухайн киосктой холбоотой одоо банкны терминалын нэгтгэлийг автомат ингээд энэ алсын занаас хийх боломжтой байдаг. Мөн холболт шалгах гэдэг юм боломжтой байдаг.
За 3 дахь тохиолдол бид нэр гар утасны аппликейшнээр QR кодоор авах энэ тохиолдлыг за өөрөөр хэлбэл танай байгууллага энэ QR код хэвлээд ширээн дээр байрлуулчих болно гэсэн үг. За тэгэхээр тэр QR-ыг уншуулад орохоор энд self ordering буюу одоо өөрөө өөртөө захиалах юм боломж байдаг гэсэн үг. За энэ мобайл менюгээр ороод за мобайлоор бол иймэрхүү захиалга ингэж харагдана гэсэн. За энд би мобайлаар нэг захиалга оруулж үзье. За 301 дугаартаа та одоо кассны хүн дээр төлбөрөө төлнө үү гэдэг ингэ гараад ирж байгаа. За тэгэхээр энэ дээр 301 дугаартаа захиалга кассын хүн дээр шууд өөрөө QR-аар захиалга өгсөн хүний захиалга ороод ирж байгаа. За энийг уншууллаа. За захиалга халтаагаар явуулаад төлбөрөө бэлэн мөнгөөр ч юм уу ингээ аваад төлбөр төлөгдлөө. Ингээ захиалга эцэст нь баталгаажж байна гэсэн. За энэ гурван янзаар ингээд төлбөрөө захиалга өгж болох нэ. За мэдээж энэ нөгөө төлбөрийн сонголтууд дээр одоо MoPay ч гэдэм үү, SocialPay одоо нэг төлбөрийн wallet хэрэгслүүдийг холбогдсон байдаг. Тэднийг ашиглах боломжтой тухайн байгууллага гэрээ хийсэн тохиолдолд ийм боломжууд байдаг гэж ойлгож байна. За борлуулалтаас гадна ширээ захиалга гэдэг зүйл тухайн кассын хүн рүү одоо утсаар яриа захиалж болно. За энэ тохиолдолд кассын хүн маань тухайн дэлгэцнээсээ гаралгүй шууд booking гэдэг хэсэг рүү ороод за аль ширээг хэдний өдөр захиалах вэ гэдэг энэ дээр мэдээлэл ингээс сонгоч тэ 21-ний өдөр захиалга оруулж ирлээ. За энд энэ байгууллага ингээ оролцох нэ гэдэг ч юм уу. Энэ мэдээлэл ингээ бүртгэж болно. За тэгэх юм бол хизээ ямар ширээ захиалгдсан гэдэг мэдээллүүд ингээ нэгтгэж харчих болно. За энэс гадна тухайн хүн маань өөрөө шууд онлайнаар тухайн байгууллагын вебсайтаар ороод захиалга хийчих болно. За энэ дээр ширээ захиалга гэдгийг сонгоё. За би 18-нд за хэдэн хүн яах ингэнгүүт энэ цаана тохируулах нь боломжит одоо цагуудын сонголт нь гараад ирж байгаа. За би эндээс сонгоё гэдэг. За энэ дээр мэдээлэл оруулаад 18-нд гээд бүртгэжээ. За тэгэхээр энэ мэдээлэл маань автоматар систем рүү ороод ирж байгаа гэж байна. За би буцаад эндээс booking руу орохоор 18-нд нэг захиалга ороод ирсэн байгаа гэж ойлгож байна. За 3 дахь нэг тохиолдол маань event буюу одоо томоохон арга хэмжээнд зориулсан захиалгыг авч болно. За энэ тохиолдолд киосктоор захиалга оруулж болно. Эсвэл тухайн байгууллага маань шууд веб сайттай байх юм бол тухайн байгууллагын веб сайтаар шууд одоо захиалга өгч болно гэж ойлгоно. За энэ тохиолдолд би шинэ жилийн багц 1-2 гэж 150 мянгаас 2 багц үүсгэсэн байна. Тухайн үйлчлүүлэгч маань за шинэ жилийн багц 2-ыг авъя. За 40 хүнтэй байна. Тэгээд за энэ мэдээлэл оруулж байгаа. За энэ тохиолдолд нөгөө хоолны багцуудаас сонголтоо хийнэ гэсэн үг. За энэ тохиолдолд дууш юу авах юм? Хөл юу авах юм? Үндсэн хоол юу авах вэ гэх мэтлэн энэ бүртгэлээ ингээ оруулж байна. За энэ бүртгэл маань зөв бол тухайн хүн маань захиалгаа одоо тухайн байгууллага онцлог тохироод одоо автоматар төлбөрөө төлдөг байж болно. Эсвэл шууд илгээнгүүт гар харгаар төлбөр захиалга баталгааждаг ийм сонголтуудтай байж болно. За энэ тохиолдолд
За энэ дээр хөлсөн гэдгийг сонголтод оруулж. За тэгэх юм бол борлуулалтын ажилтан маань энэ борлуулалт системд рүү орохоор саяны 40 хүний захиалга ингээ ороод ирж байна гэж байна. За энэ 40 хүний захиалга ингээ ороод ирэнгүүт за энэ дээр ямар хоол сонгосон. За нэг жууны үе. За тэгээд нөгөө сая 500-ийнхаа үнээр тооцоод нийт дүн ингээд тооцоолоод гаргаад ирж байгаа гэсэн. За эндээс бид нэр захиалга баталгаажуулаад эндээс шууд нөгөө параметралын зарлага саяны одоо 40 ширхэг 3 төрлөө хоол үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий материалын зарлага нь шууд автомат ингээд үүсэж байгаа. За энэ нь бол нэрв дээр хяналт хийгээд ингээд баталгаажуулж явчихна гэсэн. За мөн авлага буюу орлогын нэг хэмжил үүсгэж болно. За орлогын нэг хэмжил үүсгээд за энэ саяны одоо нөгөө төлөвлөлтийн төлбөрүүд маань энд ороод ирнэ. За энийг шууд холбоод борлуулалтын орлогын бүртгэл маань үүсчихнэ. Окей. За. За тэгээд тухайн байгууллага маань тухайн өдрийн хаалт өдрийн ээлж хай гэж үздэй л та тийм. Ээлж хаагдахгүй. За тухайн хаалтын бүртгэл гэдгээр орохоор за бэлэн мөнгөөр 18500 орж ирсэн байна. Банкны шилжүүлгээр 16000, купээр 22000 гэсэн мэтлэн энэ бүртгэлүүд маань ингээ автомат ороод ирж байгаа гэсэн. За эндээс хаалтын бүртгэл хийх үед за мэдээж нөгөө бэлэн мөнгөний үлдэгдэл таарахгүй байна гэх мэтлэн иймэрхүү мэдээлэлүүд байж байна. За энд 11 гэдэг үлдэгдэл байна гэдгийг оруулаад өгчих юм бол за энэ дээр одоо ноорог буюу дуусаагүй захиалгууд байна. Энийг цуглахгүй яах вэ гэдэг мэдээлэл ярьж байна. За би энэ дээр захиалга цуглах гэдэг сонголтыг хийжээ. За энэ дээр сешн хаглав юу тухайн ээлж маань ингээ дуусчлаа гэж байна. За энэ дээр мөн киоско тухайн өдрөө хаагаад борлуулалтуудаа тухайн үед нь ингээ бичээд өдөртөө бичиж авчих болно гэсэн. За энэ хоёр маань ингээ хоёулаа хаагдчихлаа. За одоо энэ дээр 51 52 гэдэг дугаартай 2 одоо ээлжийн бүртгэл байж байна гэсэн. За 51 дугаартай ээлжийн бүртгэл маань хөв залбар гэсэн цэг дээр үүссэн байна. За энэ дээр 4 төрлийн захиалга орж ирсэн байна гэж хэлж болно. Нэг захиалга нь цуслагдсан байна. Хоёр захиалга нь эмийн дүнгээр борлуулалт маань. Нэг нь болохоор мобайлаар QR-аар төлбөр захиалга маань орж ирсэн байна. За тухайн нэг захиалга руу орохоор ямар хоол эдийн шилхийг авсан бэ? За тухайн бүлэгт нэг жуун болон нийт дүн. За ашигын хөв өнгөл тооцсон юм уу гэх мэдээллүүд нь харагдаж байгаа. Энэнийхээ төлбөрийг юугаар авсан гэдэг нь харагдаж байгаа. Их мэтлэн дэлгэрэнгүй мэдээллийн бүгд нь гарч болно гэж байна. За мэдээж тухайн өдрийн нийт параметрал түүхий эдийн зарлагууд маань энэ дээр гараад ирж байгаа. За энэ дээр одоо нөгөө хоолны борлуулалтын зарлагууд маань түүхий дээр дандаа зарлагууд нь ингээд үүссэн байгаа. Бол одоо энэ сэнгүүр гэдэг одоо энэ бүтээгдэхүүн 450 мл сэнгүүр гэдэг хоёрыг борлуулсан байна гэж байна. Энэ чинь нөгөө шууд эцсийн бүтээгдэхүүн гэдгээр шууд зарлага нь энэ дээр орж ирсэн байна. За мэдээж төлбөрүүд нь аль төлбөрийн хэрэгслээр хэдэн төгрөгнүүд орсон бэ гэдгийг эндээс харж болно. За энэ ээлжтэй холбоотой одоо орлогын бичлэгүүд маань юу байгаа юм бэ гэдэг мэдээлэл эндээс харж болно. За бэлэн одоо энэ санхүүгийн бичлэгтэн цаанаа шууд автомат хөтлөгдөж байгаа. Бэлэн мөнгө 11500 гэдэг бэлэн мөнгө гэдэг данс руу орсон байна. Хулгайны авалт хүүхэн пос гэдэг данс маань энэ хоёрын зөрүүгээр одоо нөгөө банкны хуулгатайгаа тулаад автомат хаагдах хэрэгтэй гэсэн. За мөн татварын өглөг нөөц төр 4400. За нийслэл хотын албан татвар саяны одоо жишээлбэл структуруулах ундаа гэдэг зүйл маань нийслэл гэдэг зүйл маань нийслэл хотын албан татвар шингэсэн бүтээгдэхүүн учраас нийслэл хотын албан татвар орж ирсэн байна. За мэдээж борлуулалтын орлогууд маань ингээд бичигдэл явчихж байна.
гэж ойлгоно. Мгм. За, Окей. киоскийнх мөн адилхан энэ бичлэгүүд нь ингээ ороод ирж байгаа. За эндээс хасын бүртгэл маань нөгөө автомат хөтлөлт гэж ярьсан. Тэр бүртгэл маань ингээ автомат бас ороод ирж байгаа. За санхүү талаас харах юм бол Stranic Cars гэдэг дээр 51 дугаартай ээлжийн нийт бэлэн мөнгөний орлого нь 11,500 орж ирсэн байна гэдэг энэ бүртгэл ингээ ороод ирж байна. Автомат. Мгм. За Окей. мөн тайлан талаас орлого үр дүнгийн тайлан ингээ харах юм бол тухайн байгууллага борлуулалтын орлого ингэж харагдаж байна. Тэр ингэж харагдаж байна тий. Маржин Мгм. ингэж харагдаж байна. Яг тухайн өдөр тутамдаа ингээд ашигын тайлангаа хараад явах боломжтой гэж ойлгох нэ. Окей. За ерөнхийдөө дууслаа. Окей. За баярлалаа баярхуу. Манай өнөөдрийн вебинарыг сонсож байгаа хүмүүс, үзэж байгаа хүмүүс бас одоо асуулт болон тодорхой эргэлзэж байгаа зүйл дээр хариулт авахыг хүсэж байгаа хүмүүс байж магадгүй. Тэгэхээр та бүхэн а, одоо манай YouTube сувгийг үзэж байгаа бол та бүхлээдээ асуултаа асуугаарай. Тэгээд бидэд үлдсэн цагуудад асуултанд хариулах болно. Мөн түн одоо асуултыг төлөө ирж явах явцад би бас source system-ийг тэрнгүү танилцуулъя гэж бодлоо. За source system компанийн хувьд бол манай 2022 оноос хойш аль бие усны түншээр хамтран ажиллаж байгаа. Монголын зах зээл рүү буюу Монголын аж ахуйн нэгж байгууллага руу одоо ERP системийг амжилттай нэвтрүүлэн явж байгаа ийм одоо аль бие усны түнш бөгөөд одоо бөөний худалдаа мөн жижиглэн худалдаа за үйлчлэгээний салбар гих зэрэг олон одоо бизнесийн одоо салбар нэгжүүд одоо индастри руу одоо системийг амжилттай нэвтрүүлсэн ийм туршлагатай хамт олон бөгөөд өнөөдрийн source системийн багт ажиллаж буй нийт хамт олон нь 10 гаруй жилийн одоо ERP буюу одоо системийг ингэж нэвтрүүлсэн туршлагатай юм хамт олон байгаа. Тэгээд та бүхэн мөн source системээс болон одоо манай одоо компани системээс бас асууж тодруулах зүйлээ байвал чөлөөтэй одоо асуугаарай гэж байна. За энд нэг асуулт орж ирсэн байна баярхуу. Дөнгөж эхэлж байгаа буюу ганц салбартай ресторанд хэр тохиромжтой вэ? Арай эрт үү гинэ? Мөн үнийн мэдээлэл өгч болох уу гэдгийгсэн байна. За би үнийн мэдээлэл хэсэг дээр нь тодорхой хариу өгчээ. Та бүхэн манай одоо системийн одоо лицензийн үн гэж ярьдаг буюу subscription-ийн үнийг манай одоо Cigcom 2 руу ороод хамгийн доод хэсэгт нь Монгол гэсэн хэсгийг сонгож аваад үнийн мэдээлэл авч болно. Тухайн үнэн дээр нэг сарын юм уу эсвэл нэг жилээр нь тооцсон нэг хэрэглэгчийн үн гарч ирэх болно. Мөн дэлгэрэнгүй үн болон хэрэглэгчийн тоотой уялдуулж асах бол та бүхэн надтай холбогдоод асуугаарай. Би презентацийн төгсгөл би өөрийнхөө холбоо өрөх мэдээллийг та бүхэнд бас харуулах болно. За баярхуу хариулах уу нэг асуулт. Дөнгөж эхэлж байгаа жижиг байгууллага гэж байна тий. Тий. Мэдээж одоо ERP хэрэглээний төвшингээр бол бүх төвшөнд ашиглагдгаа гэж ойлгож байна. Өдөр тутмын үйл ажиллагаа бүртгэл, менежерүүдийн төвшин, удирдлагын төвшин гэх хэрэглээний төвшин талаас нь бол ингэж ойлгож болно. Ашиглагдж байгаа хэрэглэгчдийн хэмжээ одоо жижиг байгууллага, бичил бизнес, жижиг бизнес те, дунд бизнес, том компаниуд их мэтлэн бүх төрлийн байгууллагууд ер нь ашиглаж байгаа. Нэг онцлог зүйл нь юу гэхээр бүртгэлийн одоо системүүд бол одоо ингэж яг тодорхой багц авахд тухайн багцынхаа л заавал одоо ашиглах хэрэгтэй гэдэг юм байдаг бол одоо ERP-ийн онцлог нь одоо модуль бүрээр өргөдгөөд ингээд эхлээд ашиглахдаа зөвхөн биднээс одоо төлбөр аваад явах хэсэг нь хэрэгтэй юм уу те. Одоо энэ дээр жишээлбэл зөвхөн борлуулалтын цэгийг ашиглаад явчих болно. Бид нар параметрын хяналтыг гадууртаа хянаад явчих гэдэг ч юм уу. Ингээд явчих болно. Тэгэх юм бол нэг ап ашиглаж байгаа үед нэвтрүүлэлтийн төлбөр арай бага байдаг ч юм уу. Мэдээж тухайн байгууллагаас гарч байгаа зардал гэдэг нь өөрөө нэвтрүүлэлтийн зардал, тэгээд лицензийн төлбөр, байршуулалтын төлбөр гэх мэтлэн
3 төрлийн нэм төлбөрөөс бүрж байгаа. Тэгэхээр тэр олон анх ашиглах уу гэдгээс хамаарат нэвтрүүлгийн зардал маань харьцангуй бага болон уялдаж явдаг гэж ойлгож байна. Тэгэхээр Мгм. аль ч талбараас аль ч төвшингийн байгууллагууд ашиглаж болно. Мөн жижиг байгууллагууд авч ашиглаад цаашид тухайн байгууллага нь өрсөлдөхийн хэрээр одоо бага багаар нэмэлтээр авахудаа оруулаад ингээд ашиглаад явах юм боломж байдаг. Мгм. Окей. За, энэ бас нэг үзэгчээс асуулт ирсэн байна. Хоолны технологийн картыг оруулаад төлөвлөнө гэсэн үг үү гэдэг чинь. Тэгээ мэдээж технологи карт гэдэг маань тухайн параметрал буюу хоолыг үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд материал маань ямар нормоор орох юм гэдэг Мгм. юмыг оруулж өгдөг тий. За Тийм. тэгэхээр тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зааварчилгаа гэх мэтлийн мэдээллүүдээ оруулаад явдаг. За энэ дээр болохоор бид нар нөө өртөг болон одоо нөөцийн тооцоог автомат хийхин тулд энэ тэр наривчсан орцын одоо хэмжээнүүдийг тодорхойлоод оруулчихж байгаа. Энийг тохиргоо байдлаар нэг оруулчих цаашид ингээд ашиглаад үйл ажиллагааных уялдуулаад илүү наривчлаад явна гэсэн үг. За мэдээж тухайн бүтээгдэхүүний технологи зааварчилгааг оруулчих Мгм. болно. Тэрийг оруулах юм бол одоо ERP систем дээр ингээ хавсрах гэсэн юм файл хавсрах, зураг хавсрах боломжууд ер нь байж идэг. Энэ дээр дараад зургаа сонгоод оруулаад ингээд технологи зааварчилгаа оруулаад юм явах боломжтой гэж байна. Мгм. За, дахиад нэг асуулт орсон. Өнөөдрийн вебинарын бичлэгийн линкийг авч болох уу гэдгсэн. Та бүхэн үзэж байгаа хүмүүс мөн үзэж амжаагүй хүмүүс зориулж ихэд энэ өнөөдрийн бүтэн вебинар YouTube манай одоо компани YouTube хуудсан дээр байрших болно. Та хүссэн үедээ ороод дахин ингээ үзэх боломжтой. За, мөн ресторан биш хоолны үйлдвэрлэлтэй холбоотой ашиглаж болох уу гэдгсэн байна. Баярхуу. Болно тий. Тийм. Энэ бол Яг хоол үйлдвэрлэлийн одоо талтайгоо талтай гэсэн үг шүү дээ. тий. Ашиглах юм бол энэ үйлдвэрлэл гэдэг модулыг дангаар нь ч юм уу тий. За Мгм. мэдээж параметрал гэдэг модультай энэ холбоод ингээ ашиглаад явах боломжтой. Тий. Мгм. Дахил Мгм. борлуулалтын хэсгийг ингээ ашиглах гэсэн юм байхгүй. Аль аль апууд тухайн байгууллагын хэрэгтэй шаардлага тохирсомжтой байна. Тэрийг ашиглаад явах бүрэн боломжтой. Мгм. За, энэ хэрэглэгчнүүд түрүүн үнэ асуусан хүн бас дахиад асуусан байх шиг байна. Системийг худалдан авахд сургалт дагалддаг уу? Сургалт ямар хэлбэрээр явагддаг вэ? Ерөнхий нэвтрүүлэлтийн процесс үнийн талаар баярхуу нэг мэдээлэл өгөх үү? Аа. За тухайн байгууллага маань одоо энэ одоо ERP гэдэг энэ системийг ашиглахын тулд нэгдүгээр сая хэлсэн лицензийн төлбөр гэж хэрэглэгчийнхаа тоогоор төлждөг. Тэрийг бол шууд одоо ERP компани руу хүн маань төлнө. За Мгм. үүний дараа одоо тухайн байгууллага өөрсдийнхөө үйл ажиллагааг дотроо ингээд тохируулаад ашиглах бүрэн чадвартай өөрсдөө чадна гэх юм бол шууд өөрсдөө энэ одоо ERP-ийн одоо гарын авлагууд бэлэн байж байгаа. Видео хичээллүүд ингээд байж байгаа. Тэрийг хараад өөрсдөө шууд ингээд нэвтрүүлээ ашиглаж болно. Ерөө тухайн байгууллагын одоо нөгөө ашиглах цар хүрээн арай өргөн байх юм бол Монголд одоо ERP-ийн партнерууд байгаа, official партнерууд тухайн байгууллагууд руу хандаад одоо жишээлбэл манайх руу хандаад нэвтрүүлэлтийн ажил маань ямархуу хугацаатай ажил болох юм, ямархуу цар хүрээтэй ажил болох юм гэдгээс хамаарат үнийн мэдээлэл маань харилцан адилгүй гардаг байгаа. Нэвтрүүлэлтийн төлбөр гэдэг зүйл маань. Тэгэхээр тэр мэдээллийг манайх руу хандаад аваад явж болно гэж болгоно. Яг тогтсон одоо үн гээд хэлэхэд нэлээд хэцүү. Мгм. Мэдээж нөгөө тухайн ажлын цар хүрээ болон зарцуул хугацаанаас хамаарат тооцогддог гэдгийг хэлье. Мгм. Окей. За, бас нэг сонсогчоос нэг юм асуулт ирсэн байна. Системийг нэг удаа худалдаа авахад compliant код өгдөг үү? Эсвэл жирийн код өгөх үү? Дараа нь өөрсдөө өргөтгөөд явах гэсэн нэг асуулт байна. Нэг удаа худалдаж авах ба. Харин системийг нэг удаа худалдан авахад compliant код өгдөг үү? Эсвэл жирийн код өгөх үү гэдгийгсэн байна. Дараа нь өөрсдөө
өргөтгөөд явах. Лицензийн төлбөрийг бол одоо Тий. жишээлбэл тухайн хүн тодорхой одоо 1 жилээр юм уу 2 жилээр ингээ Мгм. авлаа гэж бодоход тухайн хугацаа дуусны дараа дахиад үргэлжлүүлээ сунгаад ингээд төлбөрөө Мгм. төлөөд явна гэсэн. Нэвтрүүлгийн төлбөр бол ихэнхдээ 1 удаа төлнө. Мгм. Тэгэхээр Аа. мэдээж энэ open source суурьтай систем учраас дэлхийд дахинд одоо маш олон байгууллагууд ашигладаг, олон одоо тухайн энэ системийг хөгжүүлдэг партнерууд байгаа. Тэр хүмүүс бүгд нээлттэй ашигладаг учраас өөрсдөө нэвтрүүлэлтийнхаа бодлогыг зохиогоод ингэ явдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр Мгм. нэвтрүүлэлтийн төлбөрийг ихэнхдээ манай тохиолдолд бол 1 удаагийн ажиллагаа цар хүрээн хамаарат 1 удаа авна л гэсэн үг. Тэгэхээр цаашид бол тухайн байгууллага маань тэр хугацаанд нөгөө сургалтуудаа аваад тэр сургалтын дээр үндэслээд цаашаа өдөр тутмдаа ашиглаад явдаг ийм боломжууд байна. Мгм. Мгм. За энэ дээр бас нэг нэмэлт асуулттай байгаа ирэхөө хоолны хоолны чанартай хоолны чанарын хяналттай холбоотой бүртгэл байгаа юу гэдгийгсэн байна. Энэ талаар Тий, ер нь түрүү хоёлаа бараа ярьсан дээ. материалын орлого бүртгэл байгаа шүү дээ. Бараа Мгм. материалын орлого бол түүхийд материалыг худалдаж аваад сая жишээлбэл орлогдож болно. Энд ингээ барааны орлого. За мэдээж нөгөө агуулга талаас харах юм бол хүлээн авах баримтууд гэдгээр орлого орж иж болно. Үйлдвэрлэл гэдгээр орлого орж иж болно гэсэн үг. За хүлээн авах баримтан дээр чанарын хяналт тавьж болдог. Одоо өөрөөр хэлбэл түүхийд материал чанарын шаардлага хангасан юм уу гэдэг. Тэгэхээр чанарын хяналт гэж сая слайдн дээр ярьсан апигаа суулгачих юм бол чанарын хяналтыг нь хийж болно. За Мгм. мэдээж үйлдвэрлэлийн орлого дээр мөн чанарын хяналтыг тавиад явах боломжтой. Мгм. Окей. За ингээд ерөнхийдөө асуултууд за нэг сүүлийн энэ асуултыг авчээ. За компани процесстэй холбоотой өөрчлөлт оруулах болвол боломжтой юу гэдгийгсэн байна. Аа За нөгөө нэвтрүүлэлт гэж өмнө нь ярьсан. За нэвтрүүлэлт гэж ярихад одоо ERP өөрөө community болон enterprise гэдэг хоёр төрлийн лицензтэй байдаг. За энэ community гэдэг нь бол одоо үнэгүй аваад ашиглах одоо стандарт ерөнхий шийдлүүд байдаг бол enterprise ашиглахаар илүү наривчсан том боломжууд, техникийн боломжууд, бизнес процессын боломжуудыг нэмсэн байдаг. Илүү нөгөө олон улсын нийтлэгийн боломжууд байгаа гэсэн үг. За мгм. энэ дээрээс Монголын нөхцөлд зориулаад нутгуулалт бид нар хийгээд одоо орчуулгууд ч гэдэм юм уу Монголын хууль эрх зүйн орчин тохируулаад нутгуулалт тодорхой хэмжээнд хийцэн байгаа. За дээрээс нь манай байгууллага жишээлбэл өөрсдийн одоо Монголд одоо ERP нэвтрүүлсэн туршлага дээрээс үндэслээд Монголын одоо бизнесүүдийн онцлог тохируулсан ерөнхий шийдлүүдийг бид нар боловсруулсан байдаг. Мгм. За дээрэс нь тухайн байгууллагт яг зайлшгүй онцлог юм байх юм бол тухайн байгууллага онцлог тохируулаад өргөтгөөд хөгжүүлэлт хийгээд ингээ ашиглах бүрэн боломжтой гэж За гэж. Окей. байна. За баярлалаа. Өнөөдрийн вебинараа хэлээ энэ хүрээд өндөрлөе. Мөн а, нийт танилцуулгын хамгийн сүүлийн хуудсан дээр би та бүхэнд одоо харуулъя. За та бүхэн доорх линкээр QR кодоор юм уу эсвэл миний утасны дугаар энэ бичээд имэйл хаяг бичээд байгаа. Асуулт дэлгэрэнгүй асуулт байвал та бүхэн чөлөөтэй холбогдорой. Мөн уулзалт зохион байгуулах бүрэн боломжтой. Тэгээ өнөөдрийн вебинарыг сонссон үзсэн нийт үзэгчдээ та бүхэнд баярлалаа. Мөн хамтран вебинар зохион байгуулалтанд оролцсон баяр хөөртэй баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Баяр та.